Одоо үед нөгөө жоохон тэнцвэр нь алдагдаад байгаа зүйл нь хит их хүчин чармаалт гаргаж байна гэж байгаа байхгүй. Хайр сэтгэл дээр юу нэгтрээд байна вэхээр хит хартай, хит үглээ, хит гомдолдог, эсвэл хит урдуур нь орж юм хийдэг, эсвэл хит одоо тагнж мөрддөг, хянах гэж оролддог ч юм уу. Ер нь ингээд уламжлалт гэж хэлэхэд арай биш юм да. Гэхдээ хүүсийн хувьд бол арай тэнцвэртэй, зөв одоо баланстай хайранд ер нь нэг эмгтэй нэг effort гаргадаггүй юм байна л да одоо тий. Тэгэнгүүт 20-30 насны охтуудад өгөх зөвлөгөө гэдэг тэр нэг ном уншиж хахад бүр тэрэн дээр тэгсэн байгаа штэ. Effortless байгаарэ. Тий. Болохгүй байгаа юмыг битгий хүчлээрээ. Тэр хайр нь гарахгүй байгаа бол битгий хүчлээрээ. Бэлгээ өгөхгүй байгаа бол битгий хүчлээрээ. Итгэхгүй байгаа бол битгий хүчлээрээ. Тэгэхгүй бол нөгөө эмгтэй хүн өөрөө юмны айгу ард гардаг, шазрун. Тэгээд юмыг их деталь боддог. Нөгөө ийм учраас хайр сэтгэл дээр бүх анхаарлаа өгөх юм бол ер нь жоохон нураачих гадах талтай юм байна л да. Тэгэхээр тэр нөгөө рилүүдийг үзэж байгаа харин би яг тэгж бодож байсан. Эмэгтэй effortless юм шүү. Хөөхнөө хийгээл ингээл оршоол те тийм эмэгтэйл нэг pure нэг ийм юм байгаад байсан шүү дээ. Тэгэнгүүт тий тэр эрэгтэйд амар олон юм хийх талбай, орон зай гаргаж өгöd байгаа юм шүү. Тэ ахын хүртэл тэгэхгүй ингээл тэр эмэгтэй бас галзуурч болно шүү дээ тий. Хатан мэйжтэйгээ ингээл өсөлж мүсэлж юм уу тий. Эсвэл ингээл амар бүх юм дээр төрүүлж орж ирээл, төрүүлж яриад, төрүүлж үйлдэл хийгээл, төрүүлж ургуулan бодоол тий. Төрүүлж хардаал, төрүүлж хилдэд байж болно үстэй. Тийм бол тэр эрэгтэй дайчин хөдөлмөрч зан чанар гарч ирэх тэр боломжууд бас байхгүй болох юм болов нэг талаасаа.